өнөөдөр та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Намд нам сургуулийн багийн багш бүх зайнаа. Өнөөдөр би та бүхэндээ монгол хэлний хичээл авах гэж байна. За. Самбар дээр багш нь хоёр зураг байрлуулсан байгааг харж байгаа юм уу? За, хэдүүлээ ажиглыг хараарай. За. Хүүхэд болгон дотроо бүгдээ анхааралтай сайн ажиглаа. Ямар амьтад байна? Энэ хоёр зургийн ижил тал нь юу вэ? Ялгаатай тал нь юу вэ? Бүгдээрээ нэг сайн ажиглаарай. Багшийн самбар дээр байгаа зураг төдийлөн сайн тод харагдахгүй байвал сурагчгийн чинь 88 дугаар хуудсан дээр байгаа. Бас сурагчийн албаглыг харж болно. Өө зүйтэй. Амьтад эхний зурган дээр бүгд унтчихвэ. Дараагийн зурган дээр бүгд сэрчгсэн байна тийм үү? За гэх мэт ялгаатай тал байгаа. Та нар минь бүр олныг олж байгаа тийм ээ? Багш мэдчихэв. За тэгвэл өнөөдөр үзэх монгол хэлний хичээл маань ийм юмтай гарна. За яасан таарай. Баа тийм үү? Энэ чичгэн хөрхөн хулган байна. Энэ таван тийм үү? За. Энэ ямар амттай? Зүйтэй. Эмэг хүмүүс гэдэг юм тийм үү? За энэ нэг бүгдээр мэдчихэж байгаа тийм ээ? Хэрэв бидний дандаа мэддэг амьтад өнөөдрийн бидний хичээлдээ гарах нэ. За. Намайг гэсэн сурагч маань өнөөдрийнхөө сэдвийг бүгдээр харцгаачихсан байх тийм үү? Өнөөдөр бид нэр монгол хэлний хичээлдээ үзэж судлах хичээл бол гоё өдөр гэдэг сэдв байх нэ. За. Бүгдээрээ ихээр анхааралтай сонсон тийм ээ. За багш та бүхэнд эхлээ уншиж өгнө. Сурагчдэр нь байгаа царим нь багштайгаа хамт харж болно шүү. За гоё өдөр. Цас лавсан орсоор хулган нүхэндээ унтна. Баавга ичээндээ нойрсон. Энэ хүмүүс ясан гэртээ нойрсон. Хэрэв модны хонгилд унтна. Тарга газар доорх гэртээ унтна. Тэгтэл булганууд нүдэнийн ямар нэг зүйл үнэрлэв. Баавганууд ч бас тэр үнэрийг мэдрэв. Бяцхан эмгэн хүмүүснүүд ч үнэртж эхлэв. Модны хэрэмнүүд ч шиншилж гарлаа. Тавхнууд ч нүхнээсээ зохион ямар нэг зүйлийн үнэр авав. Үнэр гарсан зүг рүү холгонууд гүйлтлээ. Баавганууд ч тэр зүг хурдлаа. Эмгэн хүмүүснүүд ч насан гэртээ гүйлтлээ. Хэрэмнүүд ч бас хонглоосоо дүүлэн гарлаа. Тавхнууд ч нүхэн гэрээсээ гарч гүйлтлээ. Үнэрлээд л байлаа. Гүйлдээд л байлаа. Үнэрлээд л. Тэгж тэгснээр гинт зогслоо. Зогсоод инээлдээд бүжиглэв. Тэд цөмөөр чангаар тэгнээ тэр цасан доороос цэцэг ургажээ хэмээн хашгиралдав. За бүгдээрээ ихээр анхааралтай сайн сонслоо тийм ээ. Ойлгоогүй зүйлээвэл сурагчтай байгаа ихээр дахиад уншиж болно. За тэгвэл одоо бүгдээрээ энэ бүх амьтад маань буцаагаад эргүүлээд юу хийлээ гэдгийг буцаагаад маш сайн тунгаагаад бодоорой. За гэх маань яаж эхэллээ? Үйл явдал яаж өрнөлөө? Мөн яаж дуслаа гэдгийг. За тэгээд эдгээр зургнууд маань ямар холбоо хамааралтай байсныг эргүүлээд маш сайн бодцоогоорой. За одоо сурагчид
дэлхий харахаар сурагч маань дөрвөн зохицолбор буюу дөрвөн доолн өмнөөс бүтсэн байх юм уу? Бүгдээрээ сурагчгээ хамт ойлгож байгаа тийм ээ. За эхлээд бүгдээрээ дэвтэртээ юу хийх вэ гэвэл зохицолбор тус бүрийг дөрвөн зохицолбор байгаа. Нэгдүгээр зохицолбор, хоёрдугаар зохицолбор, гуравдугаар зохицолбор, дөрөвдүгээр зохицолбор юуны тухай өгүүлж байгааг бүгдээрээ товчхон бичиж. Юу гарч байна? Ямар зүйл өрнө үү гэдгийг бүгдээрээ хаалтаа сайн бодоод бичнэ. За нэгдүгээр зохицолборт юуны тухай өгүүлсэн бэ? Цас лавсан орсоор хулган хүндээ унтна, баавгай чэндээ нойрсон, эмгэн хүмүүс ясан гэртээ нойрсон, хэрэм модны хонголд унтна, тарга газар доорх гэртээ унтна гэх мэтэр гэж ихний зохицолбор байгаа тийм үү? За тэгвэл нэгдүгээр зохицолборт маань амьтдыг хаана хэрхэн ичж байгааг төрсөлсөн байна тийм ээ? Амьтдыг хаана хэрхэн ичж буюу унтаж байгаа тухай гарч ирсэн юм уу? За гэх мэтээ хоёрдугаар зохицолборт, гуравдугаар зохицолборт үйл явдал яаж өрнөж байгааг, ямар зүйл гарч байгааг бүгдээрээ дэвтэртээ цааш хөвсөлөд хичээрэй. За тэгвэл бид нарын дараагийн хийх алхам руу оръё. Багш нь амьтдуудын зургийг гаргаад тавьсан байна тийм үү? Энэ амьтд маань бидний өнөөдрийн хичээлийн гол хичээлүүд буюу өнөөдрийн сэдвийн маань баатар байгаа тийм ээ. За бид өмнөх хичээлүүд дээр ч гэсэн хийж байсан. Бүгдээрээ санаж байгаа бах тийм ээ. За хэрхэн ичиж байгаа гарч байна гэж чинь тийм ээ. Багшийн зарлаа гаргасан байна шүү. Ичиж байгаа тухай гарч байна. За одоо бүгдээрээ идээр амьтдынхаа багш нар ингээд самбал дээр байрлуулсан байна. Та нар бүгдээрээ амьтдынхаа нэмийг бичиж байгаа. Ямар үйл хөдлөл хийснийг бүгдээр бичиж. Ямар үйл хөдлөл хийснийг. За тийм бол дахиад зохиолоор эргүүлж харах болно тийм ээ. За тэгэхээр хамгийн түрүүж хулгамууд үнэрлсэн тийм үү? Хулгамууд эхлээд унтаж байсан. За дараа унтаж байгаа үнэрлсэн. Ямар нэгэн үнэртэй байгааг үнэрлсэн. Үнэрлэн бүтээтэд гүйлдсэн. Гүйлдснийхээ дараа яалаа зүйтэй цэцэг ургасныг харсан. Цэцгийг харсан. Ингээд хамгийн төгсгөлд нь хэд
үүнийг гоё өдөр гэсэн. Тэгвэл чиний хувьд ямар өдрийг гоё өдөр гэж нэрлэх вэ? Ямар учир танаас тэр өдрийг гоё өдөр гэж байгаагаа дэвтэртээ бичгэнэ. За өнөөдөр бүгдээрээ гоё өдөр гэдэг сэдвийнхаа хүрээнд нэгдүгээрт нь зохицолборт их маань дөрвөн зохицолбортой байна. Зохицолборт гарч байгаа үйл явдлыг бичиж юм тийм үү? За нэгдүгээрт нь бичгэн. Хоёрдугаарт нь амьтдын хийсэн үйлийг бичсэн тийм ээ. За тэгвэл багштайгаа хамтраад болгоныхыг бичсэн бол одоо та нар бааганыхыг мөн харвах эмгэн хүнс хэрнийхийг бүгдээр ингэ бичгэнэ. За тэгээд мөн яагаад өнөөдрийн энэ амьтдын гоё өдөр гэж байгаа бол цэцэг ургаж хавар болсных. Тэгвэл чиний бодолд байгаа гоё өдөр яагаад ямар шалтгааны улмаас чи гоё өдөр гэж байгаагаа мөн дэвтэртээ дүгнэн бичээд өнөөдрийн гоё өдөр захин бичил маань тусах нэ. За анхаарал хандуулсан хүмүүстээ баярлалаа.